Бид нэр Улаанбаатар хотын Монгол Төвийн сургуулийн 10 дугаар ангийн В ангийн Т зөрөгт. 10 ангийн сурагч билээ. 10 ангийн сурагч гомол. 10 ангийн сурагч хүслэн байна. Бид нэр тоорын суурьтай Төвийн станц гэдэг сэдвээр орж байгаа ба физикийн төрөлд орж байгаа ба юуны төрөнд тоорд суурьсан хайлтналт авсны Төвийн станц гэдэг нь яг тоороор Төвийн станц хэрэлдэг биш. Тоорыг уран 232-ыг уран 233 болон тэр уран 233-ыг хайлтналт авсад уусгаж тэр уусгаснаа Төвийн станцтай Төвийн станцхан цөмдөө цөмийн урал болж цөмийн салгалт болж ураана өөр олон элементээр бол салгаж маш их энерги ялгаруулдаг. Тэр ялгарсан энерги нь голдуу дулааны энерги гэдэг ба дулааны энерги нь хайлтналт авсдаа шингэн тэр энергиэрээ энэ дулаан дамжуулагч руу орж дулаан дамжуулаг нь бүх дулааныг сорж аваад тэр дулаанаа өөр дулаан дамжуулагч руу ороод тэр дулаан дамжуулагч нь ус руу дулаанаа дамжуулж тэр ус нь уур болоод даралт ихсгэж турбин эргүүлэн цахилгаан ялгаруулдаг. Одоо тэр үлдсэн илүү хөрсөн давсан буцаж ихэнх нь буцаж цөм рүү ордог. Гэхдээ зарим хэсэг нь салгаж аван химийн боловсруулах газар руу явуулж зарим нь салж болох уран 233-ыг бусад салж болдоггүй материалаас салгаж салж болдоггүй материалыг өөр газар руу хаягдлаар болоод салдаг материалын буцаад илүү их концентрацтай байгаа. Буцаад цөм рүү явуулан илүү урал ороход бэлэн болгож явуулдаг. Тэгэхээр тоорын одоо суурьтай цөмийн станцын одоо хөгжил болон түүх гэвэл бидний сонгосон бүтээл анх 1960 онд Америкийн улсын Oak Ridge гэдэг үндэсний лабораторид ингээд судлагдчихсан. Тэгээд 2010 он хүртэл одоо дахин одоо судлагдаж байхгүй байжгаад одоогоор болохоор илүү усууд одоо цөмийн станц үйлдвэрлэе гэсэн бодол гараад тэгээд ер нь бол одоо 4-р үеийн 6 одоо илүү хөгжүүлэх гэсэн станцын төрөл байгаа. Тэрний нэг нь болохоор бидний сонгосон бүтээл буюу тоорын суурьтай цахилгаан станц юм аа. Эдгээр бүтээл нь мэдээж басаа даваа талтай болон сул талтай байгаа. Даваа талаас нь танилцуулах юм бол энгийн станцаас илүү аюул байхтай бөгөөд бага уурын даралтай үүгээрээ болохоор бусад одоо гэмтэл орсол гарахаас хамаагүй бага боломжтой одоо гэмтэл асуудал гарах нь тэгээд дулаан зохицуулалт өндөр температурт ажиллах чадвартай бөгөөд энэ өндөр дулааны үр ашигтай юм аа. Эдийн засгийн хувьд ашигтай яагаад гэхээр бусад ногоон станцуудтай харьцуулахад илүү их зардал багтай бөгөөд одоо хаягдал одоо агаарын бохирдол эсвэл ингээд бусад нуур идэрлөө хаягдаг тийм юм биш. Илүү эрүүл гэх юм уу байгаль орчинд илүү ээлтэй байдаг бөгөөд сүүлд нь хэлэхэд хаягдал багтай энэ уламжлалт ураны реактортай харьцуулахад удаан эдэлгээтэй цацраг идэвхт хаягдал баг гаргадаг юм аа. Сул талуудыг дурдах юм бол үлдэгдэл бодис буюу үлдэгдэл бодисоо арилгахын тулд маш нарийн технологитой химийн боловсруулалт шаардлагатай байдаг. Дээрээс нь зэврэх эрсдэлтэй байдаг болохоор түүнийг эсэлтэлтийн төлөвийн сайтар тохируулгаар зохицуулах хэрэгтэй. Харин үлдсэн сүүлийн сул тал нь болохоор ингээд цөмийг яг ингээд муу зэвсэг хийхэд ашиглах боломжтой байдаг. Тэгээд бидний сонгосон бүтээл одоо тоорын суурьтай цөмийн станцыг гээд бидний бүтээлийг сонссон та бүхэнд баярлалаа. Дулаан дамжуулах нь юу ч хийж болно. Ер нь голдуу давс идэг. Тэр нь ус руу дамжуулж байгаа. Ус руу дамжуулж байгаа нь ус нь ингээд буцлах температур биш ээ. Тийм буцлах температур нь байгаа болохоор шууд уурлуу ингээд хурж ингээд даралт хурдын хэсэг боломжтой байдаг. Тэгэхээр ус руу шилжүүлдэг. Тэр нь дулаан дамжуулах нь ер нь юу ч хийж болдог. Металл хийж болно. Хайлт металл хийж болдог. Тэгээ би бас өмнө нь ингээд одоо энэ сэдвийн талаар ингээд судалж байсан байхгүй юу. Тэгээд ер нь Монголд бас хэрэгтэй байгаа шүү дээ цөмийн станц. Тэгээд бид нар угаасаа одоо нөгөө нэг ураны одоо нөөц ихтэй. Тэгээд бид нар угаасаа одоо цөмийн станц хийвэл бид нарт амар үр ашигтай болохоор ер нь энэ одоо төслийг сонгохоор шийдсэн. Яг нөгөө нэг цөмийн станц чи өөрөө амар юм хэцүү одоо юу юм бэ одоо бүтцэн юм нарийн шүү дээ. Тэгэхээр ер нь моделийг гаргах гэж амар хэцүү байсан. Тэгээд ер нь чадхаараа л тэгээд хийгээд гаргаж ирсэн.